Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За. Слава бацаана таалагдж байгаа үстэй. Ингээд олон юм уршиж хальчгалгүйгээр дараагийн парт буюу 3 дахь хэсгийг хүргэж байгаа да. Таатай байгааг минь хүлээн авна гэж найдаж байгааг минь ойлгоно гэдэгт гүнээ итгэж байгааг минь таалан болгоно. Оо хаашаас. За. Дардаг юма дараад шууд нөхцөд орцгоё. Тий. Энэ парт дээр хэцүү зүйл их гардаг болохоор хараал болон мааза үлэмж багсгсан байгаа шүү. Окей. Хой. Тий. Чи талж байгаа тараадах байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж Яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манусын тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүс бүрний талаар ярилцах учраас нэгдсэн байхад гэмгүй шүү. Окей. Шар хадны эмчнэр ээжийг ирж аваад гэрд чинь өөр том хүн байна уу? Жаахан хүүхд үлдлээ штэ гэж Андрейд хэлэхэд өө санаа зовлтгүй. Ажаа хөдөөнөөс ямаахаагаараа ирж байгаа. Гэдүүлэхэд эмч цаа худлаа шаагаагүй. Хүүхдийн асуудал хариуцсан байцаагч ирж байгаа шүү. Шалгана. Том хүн ир таалга үүдээ танихгүй хүнд битгий тайлж өгөөрэй. Мангаа ирээд аваад явждээ шүү гэж хэлээд явна. Хөгжимчин онц сорлоготой толгойд хөөхөн хонгор шаргал үстэй пальто өмссөн хүүгээс гудамжны хулиган болж асуудал тарьж эхэлсэн хүүгээс олж хөөрхий ээж нь галзууг имлэгийн тавилга боллоо гэж. Маргааш нь Vova Adidas Андрейг шорон шалгачихгүй гэж эмнэлэг дээр очиж халих такташин Ravelt Pantagin витамины комплекс судсаар нь шахаж байгаад босгоод ирээрээ. Энд хэдэн бох мөсөн чихэр загасны төрс байгаа гэд хахуулдаж явж байгаад өөрийнх нь аминд ордог шаргал үстийг хараад зог тусаж та чинь миний амийг аварсан алтан гартай хөөрхий юмч байгаа. Таны хэн гэдэг вэ? Дугаар өгөөч. Гэхэд хүүхэн энэ танилцах газар биш шүү. Би ажиллаа хийсэн төдий. Намайг Наташа гэдэг ганц би утасгүй. Ирчмийн дотор барин дамдирдаг гэд нэг амсгаагаар дуржигнуулна. Дотроо удлаад уртай байсан байгаа байхгүй юу? Мэдээллийн олсон манер орой уулзъя. Миний бэлэн гомн шиг үст дурлалт бүсгүй минь гэд явна. Харин манай бага Adidas найз охин айгуула аргадах гэж 2 өдөр гэрийнх нь гадаа хонон өнж сахисан ч орцных нь хан дээр би ирээд явлаа. Айгуул дээр нэмэх нь Марат тэнцүү левлүү гэд сэтсэн ч нөгөөх нь нүүр өгдөггүй шүү. Эмэгтэй хүний бардам занг тултал нь мэдүүлж ясын цайлганаа муу стагийн гэж бодсон айгуул Маратыг орхин найзуудтайгаа сургууль руугаа явж исэн чинь нэг ногоо машинтай министр бин шиг ногоорсон мэстэ. Сууч. Зугаацъя. Архив байна. Даруулга байна. Хойрхон тэрэлж орж агаарлаа л да гэж шагаад. Наасан түрээгүй хүүхдийг. Тэгсэн охин лай болоо би универсамын бага Adidas-ийн найз охин шүү. Хоолоогоорой. Манай найз залуу эвгүй гар шүү. Гарнаас нь дандаа маахурын шороо нүртэж нүүрнээс нь зодооны шарх арилдгүй халуун цустай зүрхний дискотой гэж хэлээд зогтох шахам явна. Харин энэ хооронд Андрей ээж дээр очиод "Ичээ тэр малгайг манайхан комиссоос авсан байлээ. Тэр малгайг хулгайх гэж мэдээгүй" гэж хэлсэн ч ээж нь таг өлрөөд жинхнээсээ л сэтгцэн эмнэлгийн тавилга болцсон байдаг юм. Боже мой. Яанда. Вови халих такташин авгарууд дээр ирээд би Vova Nike бишээ Vova Adidas байна. Гэшээ биднийг төлөөлөхөө болсон. Би төлөөлдөг болсон. Та нар ярьлаа шиг алсан. Бид харин танаа Ravelt-ийг эцэст нь тулгаад орхисон. Тэгэхээр нэг болсон шүү. Цаашдаа хал болгүй байцгаая. Бид нар угаасаа бизнес эхлүүлэхээ завгүй болохоор ийм зодоо нүдэнд хэсэгтээ оролцохгүй байх гэж хэлээд Марат Андрей хоёрыг дагуулад малгай уулгалдаг дэлгүүр дээр дагуулж очиход эгч би цагтаа дудлаа гэж шүү. Vova игчээ тэг шаардлагагүй. Манай мөнгө. Манай хоёрын учруулсан хохирлыг бараг дуусна. Энэ хоёрыг би хорхоо идсэн араанда зуулсан болохоор одоо гим хор та хоёрт хүргэж чадахгүй. Ийм хоёр үдсгэлэнтэй махтай шилтэй буйны таргатай эгчнээс уучлал хүсээд энэ алдаар хэлсэн билог өгье гэсэн чинь мань хоёр эгч панааланд нь орчлгүй яах вэ? Байдлыг мэдэрсэн Vova энэ танаа хажуугийн хоос өөрөг түрээслэмээр байна гэдгээ хэлээд шууд л ахаас дээрнсэн DVD тоглуулагч кинонуудыг ашиглаад видео үзүүрийн газраа нээндэ. Ашиг орлогч тунд авгүй болж олсон ашиг хуваагаал манай хэд орлогын их усвэртэй болов штэ. Андрейг дүүгээ дагуулсаар цагдаагийн газар Ира дээр ирээл ээж эмнэлэг твцсэн. Би дүүгийнхээ асран хамгаалагч болмоор гэвэл тэрэнд гомдчихсан байсан Ира манай хамтрагчтай ярьчих
Гэт тэрнийг тоолгүй төрсөн өдрөө тэмдэглэхээр тагжгаар Америк стилтэй дуучин найзынхаа дуулдаг ресторан дээрнэ. Тагжгарч дуулж дуусаал Ирак хамаа намаагүй үнсэл гинтийн бэлгээ аваад ирээ. Санаа зовлтгүй хөснөрийн мантун боц бишгэ захиалж идэрэ. Би тааж байгаа юм шүү. Гэж хэлээд арын өрөөр урахад гинт тайзан дээр Андрей гарч ирж төрсөн өдрийн минь түргээд төгөлдөр хуур дарж дуулахад тагжгаар очоод бузаргаараа ариун хөгжим дээрээс минь ав. Тэгээ тэндээс зайлмуу нохоо. Гэхдээ Андрей зохиж аваад бөөн зодон үдэн. Ира тэндээс Андрейг дүүтээ сугалж аваад гэрт нь очоод гэрийн цэвэрлж хоол хийж өгöd. Чи ахаал над худлаа шаачээ. Игч байгаа энтэргүүдээс хаана вэ? Ийм орчинд хүүхэд байх ёсгүй. Би өнөөдөр ингэж аргаллаач. Манай ажлын газрын эгч бол арын хаалгагүй шүү. Айтайхан байж үзээрэй гэж сануулна. Маргааш нь айгуулыг сургуулийнхын гадаа ногоо машинтай мистер Бин хүлээж байдаг юм аа. Энэ орон орцсон юм шиг бэдагаас яаж зогтож явах вэ гэтэл ашгүй Марат сургуульд нь шилжиж ирэх гэж байгаа гэд бичиг баримтаа өгөөд явхаар нь миний бебе би чамайг уучлсан. Харин гадаа байгаа педо намайг бавах гээд байна. Гэхдээ Марат мистер Бин дээр очиод сургуулийн гарцгаалаа. Намайг хэн гэдгийг мэдэх үү? Универсамын бага дидас байна. Гэтэл нөгөөх нь чам мэдийн хошногыг мэдэхгүй юм байна гэж хэлсэнд Марат машиныхын толийг хуг шааж өргөх залуу гарч ирээд тэрнийг сохиход жижигүр багш гарч ирж яаж намайг гудамжны хөлгөө хүүхэд зодоод танаа иргэний боловсролын багш чи хэний хаа сурдیں۔ гэж асуугаад хөөж явуулна. Марат айгуулыг үзүүрийн газартаа авчирч постэр бичүүлээд яг анхны үнсэлтэд хийхин даван дээр Вова Зима хоёр гарч ирж баг алж идэг шатсан. Марат орон найз өхнөө хөргөж өгөөд маргааш аавын төрсөдөр үзүүрийн газар такс таслаад туурбо туслаад надгүй хөөж чадах уу гэвэл охин танаа мангаруудаас хийн айдгийг харин хумсаа ирлээд очиод байж гэж хэлээд гэртээ орно. Маргааш орон Андрей гэртээ ирэхэд өвдөнд нь илдаар ирчихсэн. Ээж чинь хаалгаач нэхгүй уцаач авахгүй байна. Ахыгаа уучлаарай. Ахт амар хэцүү байна. Гэхдээ Андрей ээж хараад нь твцсэн. Ээж байхгүй болохоор хүүхдийн байцаагч намайг бас түүг маань авч явна гэдв. Гэсэн дилдаар ойлаад ах нь энийг ч явуулахгүй гэж хэлээд тэр хоёрыг тэврэн. Харин энэ хооронд үзүүрийн газарт мистер Бэйний крүүгийнхэн ирж туурбог араас нь зохиж унгаагаад тоглуулагчийг авч явах гэсэнд айгуул тэвэрчгээ тавихгүй байсан болохоор хамт авч яваад өөрсдийн цасхын кафе дээр авчрах болно. Гэртээ аавынхаа төрсөн өдрийг тэмдэглэл суулсан Adidas сууд дээр туурбо Зима хоёр ирж тоглуулагчийг шарын хүмүүс авч явсныг хэлснээр Вово шарлуу залгаж уулзаг гэхэд да хорошо мальчик. Өөрөөсөө гадна хоёр хүнтэй ирээрэй. Ич бас хоёр сугны өстийг очих болно гэж хэлэхэд нь Вова Маратыг балчир турбог хэл амтай даруугаар амнаас нь болж айгүй бол зодоо болно гэд үлдээх гэтэл турбо тэгж болж байгаа юм уу? Бөөндөө очил яасан юм бэ гэсэнд Вова би шаркаун талаар сонсч байсан хэлсэндээ үрдэг ирэх хүн гэд Зимаг дагуулад автобус хүлээгээ зогсож байхад нь Марат аавынхаа машиныг хулгайлаад авч ирснээр тэр гурав хамт явна. Уг нь манай талаас хүний тоогоо яг таг бариад очсон ч шарка сүргээ дагуулад ирсэн байдаг юм да. Мо бомбо. Задуулахаас хойш гээд Шарковыг нэг сайхан шанадж яваа задуулаад Шарков тэрэн дээр ирээд өвдөг сөгдөд уучлахгүй. Бас тоглуулагч чинь бидний танилах байсан юм. Тэгэхээр олсон мөнгө чинь биднийх гэсэн үг. Тиймээс 300 рубль авчиж өгөөд машин аваарай. Гэхэд бүхэл бүтэн бүлгийн овгор яаж тэгж доош орох вэ? Пүү маа. Гэтэл дүүгийнхэн чихийг огтлоод эхэлт юм гост. Гал цугалцсан. Аргагүй ирэхэнд уучлаарай өгш. Гэвэл Шарков ирчүүд уучлах үйдгүй юм гэж хэлээд тэднийг орхин машиныг аваад явчихна. Вова дүүгээ төссөөр бүлгийнхаа байран дээр ирээд кашагийн сейфэнд байсан бууг аваад шарын кафед очиход Шарков за тэгэхээр ингээ нэг асуудал гарсан. Хэд манай нагуу машинтай мистер Бэйнийг охиныг харж байгаарэ гэд үлдээгээд явсан чинь порно үзэж сэрэлдэж байгаад айгуулыг хүчинчгэж. Бид өөрсдийнхөө буруу хүлээж стак гөлөг шиг зодоод бүлэгмээс хөөж явуулсан. Чи мөнгө өгөх гэж байгаа бол тэг хэрэггүй. Зүгээр машин аваад яв. Гэснийг юуж болоогүй шиг хоорондоо арх тулгаж уухыг харсан Вова тэнд байсан хүмүүсийн хөл гарлуу буудаад сүлд нь шарыг өөрөөс нь уучлахгүй гэхэд нь салавж гаргаснаар шараад тэнгэрт дэвшин. Шарыг буудаж хөнөөгөөд айгуул дээр очиод хэрцгай гэж хэлээд күртгээ нөмрүүлээд машин цуугаад харих болно. Булгийн баринд үлдсэн турбо Зима Марат хоёроос хэн өвдөг дээрээс сөгдсөн. Юу болсон? Яасан гэж шалгаасанд Зима жинхэнэ эр хүний зан гаргаж би юу ч хараагүй. Нүрээрээ газар шаацсан байсан гэж хэлэхдээ зэрэгцэн Вова айгуулыг дагуулж ирээд Маратад тэрний гэрт нь өргөж өг гэж хэлээд явуулах болсон. Өөрхөн охин ээжигээ хараад тэсэлгүй ойлгоход Марат дахамжээд та бидхээ санаа зов. Юу ч болоогүй. Гэхэд ихч чам шиг годомчны хар энержитийг ичгээс олж миний охин ийм байдалд хүрлээ. Түү. Зал. Холуур гэж хэлээд тэрнийг хөөгөөд гаргана.
Марат чихээ санжгануулсаар ахтайгаа хамт тэмдэг дээр очиж Наташагаар ойдол тавиулаад харин Вово шархаа цэвэрлүүлж байгаад байхгүй. Хараа шүдээ цөм шалгасан. Хөрмөө өдөр ихэд урагчгүй байлгүй дээ. Болохгүй бол би нэг тирологод бохийг зигзагдаад наачнаа. Хөрм дээр гэж хэлээд бүсгүйг тэрвэрч би ингэж явлаа. Аврах захиусан тэнгэр минь. Миний тэнгэрийн умдаг минь. Маргааш хамт кино үзье гэж хэлээд явна. Энэ айгу найртайгаараа яа. Энэ үеэр айгуулээ сагдаанаар хэнд хүчндүүлсэн таньдаг хүмүүс ч юм байна уу гэж асуухад охин уйлаад ярьж чадахгүй сууж байтал аав нь ирээд цагдаатай уулзаад. Манай охин зүгээрээ бид гомдлгүй. Энийг хийчгүр хангалттай гэж хэлээд цагдааг явуулна. Айгуулыг нэг л сонирн байгааг харсан турбо Зимад айгуулт юу болсон юм бол. Заадуулыг чинь нэг янзлцсан бол яах вэ? Хэрвээ тийм зүйл болсон бол тэгээд Марат тэрнтэй зугаалж явахыг харах юм бол би лав шүү тэрнийг бүлгмэс өөш. Хиний дүү байх нь огт хамаагүй. Дараа нь бидний нэр хүндэл мөштэй. Хотоо орныг шившиг болвол яам гэж ирээл. Эмнэлгээс гэртээ ирсэн Марат ахаасаа найз охинд минь юу тохиолдсон юм бэ гэж асуухад Вово айгуулийн асуудлыг хоёулаа чимээгүй зохицуулах хэрэгтэй. Тэнд байсан хүмүүс шангаа хүрдсэн. Охинтой хүмүүс харьцсан. Мистер Бинийг харин олоод хоёр бөмбөлгийг салгаж хөнгөлсөн гэдгийг амлаж байна. Гэхдээ Марат тэнд яг юу болсон юм бэ? Хүмүүсээр гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэвэл ах нь хэрэг тэнд юу тохиолдсныг залуусан мэдвэл чамайг игнэнээсээ хөөн. Гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Шөнийн Шарковын аллагын газар очисон Илдар маргааш өглөө Шакирага тайлахаар ажлын гонцондоо орж бантан авах гэ зогсож байгаад хоёр сэргийлэгчийн хоорондоо тэр охиныг хэн хүчинсэн байх нь хамаагүй дараа нь охиноо гэрлүүлэхэд хэцүү байх гэж ярихыг сонсоод өчигдөр кафед хэрэг болсон жижүүр ихчдэр очиод наад охиныхоо зургийг үзүүлээд асуугаад гэж хэлээд явуулна. Марат айгуул дээр очиод хаалганы гаднаас өчигдөр юу ч болоогүй штэ. Тайвшир минийхээ зүгээр л юу ч болоогүй гэж хэлчих. Гэхэр нөхөн хүчээр тийм айлгэлээ. Хариуд нь Марат за ингээл болоо. Энэ талаар хэн ч мэдэхгүй. Өөрийгөө зэлээс болоогүй гэдгийг хүмүүст харуул. Марат 7 цагаас дискот тэрэн дээр хүлээж бай. Гэд явахдаа аавтай дараад охины аав чи юу хийгээд чиншлээд байх онжиг минь. Чи тэнд байсан уу? Чамайг цагдаад өгнө шүү. Гэхдээ дахам аавдаа нэг шанаа өгөөд зүгтаа шаашдаг хэвээр. Вовог талбай дээр ирэхэд турбо өчигдөр юу болсон юм? Тоглоулагчаа яасан бэ гэж шалгаагаад байхаар нь шар бидний хуурч бушмаануудад агуулж ирсэн. Гэхдээ зүгээр би тэднийг ханган болсон. Одоо тэдний бүлэг гэж байхгүй. Гэхдээ би тэдэрхийн ялзраа байна. Одооноос хагас зэрэгжилттэй байна. Гэд зэргийн бэлтгэлд оруулаад гүйлгэж сониалгаад хэдэн өрөлт барилт батралт зааж өгөөд хооронд нь зодолдуулаад алж өгнө. Бэлтгэлийн дараа Вово Наташа дээр бохварсаар ирээд намдаа явах гэж байхад хүүхэд дээрмдүүлж байхыг харсан Наташа тэр нь туслая гэхэд тэгж болохгүй. Энд чинь залуусан хэрэг. Тэр чинь хүүхэд биш. Маанаг нөгөөдөл нь ирчүүд гэж хэлээд өсөж явсан нэр хүндээ унаснаар Наташа чи чань гайгүй бол өгсөн чинь төмсгшээ тарихтайгаар байсан ба шүү. Гэд гэрлүүгээ буцаад орж. Андрей Илдар дээр очиж ээжийг эмнэлэгт эмчлэхгүй байна. Та тэрнийг эмнэлгээс гаргаад өгөөч гэж гуйснаар Илдар нэр нүрээ барж Светланаг эмнэлгээс гаргаж гэрт нь аваачаад ээжийг нь бас өөрийг нь дүүтэй нь хамт харж хандахар болоод гэрт нь үлдэнэ. Уг нь дайжуулах юм биш үү дээ. Наад хөвдснөд угаалгын өрөөрөө оруулчих. Угаая. Наад бандажнуудын чинь 10 бор уртлан шар байна. Гэд уг нь Андрей дурак аятайхан байгаад ээж нь Илдартай суудсан бол амьдрал өөр байхгүй. Цагдаагийн хүүхэдгээд хэн ч ойртохгүй. Оройн Вово дээрмдүүлдэг хүүг дагуулж Наташа дээр ирээд өөрт нь тусалсан гэж хэлүүлж аргадаад диско руу авч явах болно. Айгуул аавда хог хайлаа гэж хэлээд диско руу хар хурдаараа бажигдаж Марат дээр ирсэн ч хөөрхий байжснаа л хан ширтээд нэг л хүмүүсийн өмнө ичгэвтер хэзүүхэн байлаа. Марат тэрнийг дэмжих гэж найзууд дунд нь оруулаад хэсэг бүжгэлж найзуудтайгаа уулзж ярилцаад сэтгэл нь сэргээд ажгүй болж шүү. Бүгд л инээж бүжгэлж наргиж байхад Андрей диско дээр очиод Вово чамайг хэрэг сурулж байна. Гэрт ээжийн экс сэргийлэгч хамт байгаа юм. Тэгсэн тэр уцаар чамайг баримжил гэсэн тушаал өгж байхын сонсоод ирлээ. Гэртээ битгий хараарай гэж сануулна. Дискондер Маратыг Зимата тамхилж байхад Шарковын хүмүүстэй таарсан турбо айгуулыг хүчндүүлсэнд мэдээд тэнд байсан бүх хүмүүст хэлж тарааснаар бүгд тэрнийг завхаа гаран дуудаж өөрхий охинч тэсэлгүй тэндээс гүйж гарч явна. Марат араас нь гарах гэсэн чи Вово тэрнийг явууллагүй турбог Маратыг гэрт нь хөргөж өгөөрэй гэд өөрөө гэртээ харж болохгүй болохоор Наташагийн нийтийн байранд цонхоор н ороод хоног төрүүлэхээр боллоо. Андрей гэртээ ирэхэд Илдар чи миний яриаг сонсоод Вовод хэлээ юу? Тэр олдгоо байж хад байна. Тэр чинь хүн алсан Шарковыг айгүй бол хөөрхий охиныг бас хүчнтэй үз. Чи ээжигээ галзууруулахад хүргэсэн. Ингээд хэлэхэд нь Андрей
Өөрт нь тусалж байгаа хүнийг та манайд яах гэж ирсэн? Энтэр гэж өрүүлсэж байгаад гарч Ира дээр ирээд ярилцах хүн хэрэгтэй байна гэтэл тагжгар найз нь гарч ирээд яасан? Гэз шинэ өлсөд унтах газар олдохгүй байгаа юм уу мэдөө? Гэснээр нэмээд нэг элэгдэлт өгөөд тэрнийг явуулна. Маргааш нь айгуулыг аав нь сургууль дээр нь хөргөж өгсөн ч ижигвтер байдалд орсон охин аавыгаа явсны дараа буцаж гэртээ ирэхэд ээж нь сууж ирэ. Ээжтэй би халуураад багш намайг явж болно гэхээр нөхрөөд ирлээ. Гэсэнд ээж нь хоол аягалж өгөөд ид гэхэд сэтгэл санаа авах юмгүй байхад яаж идэхвдэ өөрх. Идэхгүй үлсээгүй байна гэж хэлсэнд тэгвэл асгач л да бузар минь гэж хэлснээр охины эцсийн цэг тавигдаж юу ч хэлэлгүй босч яваад томрөөнийхөө цонхоор үсэрч амиа хорлдог дог хөрх юм нэгж. За энэ хүртэл таалан болгоосон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн партаар эргээд хурдан уулзахын тулд дарах ёстой юм а. Дарж чатгал байгаарай. Окей.